телевизийн болон малчин телевизийн үзэгчдэд энэ өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ гэр орныхоо энерги эрчмийг ямар байна? Энийг яаж мэдэрч болдгийг. За тэгээ муухай байвал энийг яаж цэвэрлэх үү, аргалах уу? За цэвэрлж аргалсныхаа дараа яаж энийг бас гоё басныг мэдэрх үү? Энэ талаар нь зөвлөмж өгөх гэж байна. За нэгдүгээрт хүн өөрийнхөө гэрийн эрчмийг яаж мэдэрх юм гэхээр тун амархан. Ер нь хүн болгонд өөрийн гэсэн тийм мэдрэмж байдаг. Тэгэхээр гэр орныхоо мэдрэмжийг яаж мэдэрх үү гэхээр нүдэ аниад аль өрөөнийхээгээ үзэж байгаа тэр өрөөндөө нүдэ аниад ингээ бүх бие мэдрээ суух нь байна. За ингээд нүдэ аниад мэдрээд сууж хахад ерөнхийдөө бол өөрийн чинь бид ямар нэгэн байдлаар таагүй мэдрэмж төрнө. За жишээлбэл толгой эргэх, дотор муухай олох. За эсвэл нүдэ анингууд ингээ тас харанхуй мэдрэмж төрөх. Эсвэл энэ тэнд нь биед нь зовир мэдрэх. Тиймэрхүү байдал таагүй мэдрэмж биед чинь мэдрэгдэжээвэл танаа гэрийн эрчим муу байгааг нь шинж гинэ. За тэгэхээр энэ муу байгаа эрчмийг та нарт яаж цэвэрлэх юм арга чаргыг зааж өгөх гэж байна. За тэгэхээр нэгдүгээрт энэ ганг байна. Энэ гангийг утаж арвилж хэрглэж болно. За мөн энэ 7 жил болсон хээр хөвцөн хомоол, энэ хомоолоор арвилж болно. Мөн энэ лавровын навч гэдэг хоол амтлагч навч байдаг. Энийг ашиглаж болдог байх нэ. За тэгэхэд мөн адилхан та нар гэртээ ийм яг ийм ч гэх юм байхгүй. Ер нь ташуур ашиглаж болно. Ийм суран юм ашиглаж болно гэсэн үг. Иймэрхүү байдлаар ашиглаж яаж гэр цэвэрлэхийг зааж өгье. За тэгэхээр ерөнхийдөө бол бид нар гэрт зуух гал түлдэг айл энэ ховор болсон шүү дээ. Тэгтээ энийг яаж энэ гал голомтыг юугаар төлөөлүүлж болох юм гэхээр плеткээр төлөөлүүлж болно. За тэгэхээр плетүүд ингээ сайхан асаагаад улаасах чинь маш сайн халуун болгосны дараа энэ гангаас авчаад ингээ дээр нь ингээ дасах дээр уугаад шатаад гэр орноор чинь ганганы өндөр тарах нэ. Айлсгүй энэ хомоолоо гараараа ингээ дүүрүүлээд тэр халуун улаан болцсон плеткэн дээрээ асгах нь байна. Тэгэхээр бас ингээ уугаад тэр орчмыгаа ариутгах нь байна. Мөн тэрний оронд энэ лавровын навч гэдэг энийг бас 2-3-ыг авж байгаа тэр плеткэн дээрээ тавьчих нь байна. Тэгэхээр уугаад ийм сайхан үнэр гардаг байна. Тэгэхээр энэ 3 аль нь ариулгах чанар өндөртэй. Тэгэхээр энүүгээр гэр орноо ариутгаж болох нь байна. За тэгээ хувийн өөрийн ариутгалыг ч гэсэн энэ маягаар хийж болдог. За тэгээд энэ ташуур яагаад ашигладаг гэдгийг байгаа тухай та нарт ярьж өгье. За энэ яад юм гэхээр та нар ирвээс хамж байгаа бол канон дээр гардаг штэ. Хүмүүс ерөнхийдөө ингээд юу яадаг? Айл руу орохоос өмнө ингээ хувц мовцаа гөвөөд хормой хотоо ингээ засаад ингээ айл руу орж идэг. За энэ юу юм гэхээр тэр айл руу муу эрчим авч оруулахгүй гэж гадна гэрийнх нь гадна босхных нь гадаа өөрийнхөө энерги муухай эрчмийг байдаг бол тэрийгэ хайчаад айл руу цэвэрхэн бол сайхан санаж орж байгаа хэрэг ийм байдаг. Тэгээ канон дээр бас хардаг хүүхдүүдээ нөгөө хөдөө хүний хүмүүс ингээд энэ ташуураар оруулахад ингээд оруулж байгаа юм гардаг штеп. Тэгэхээр ерөнхийдөө энэ нь бол хүүхдээ зодоод байгаа хэрэг огт биш байдаг. Энэ юу юм гэхээр хүүхдүүд энийхээ заримдаа ингээд ээж ааваа үгэнд орохгүй байх, сахилгагуутаад байх, нэг иймэрхүү ааш аяг гаргаад байх ийм байдал үүссэн байдаг. Энэ яагаад энэ хүүхдийн байдал үүсээд байгаа юм гэхээр би дөрөв нь хэлсэн шүү дээ. Хүн гэдэг амьтан угаасаа далд ертөнцтэй холбогдоод байж идэг 90%-ийн гэхэлэр. Тэгэхээр тэр далд ертөнцийн сайн сүнс, муу сүнс гэж байна. Тэгэхээр муу сүнс тэр хүүхд рүү ойртсон ч юм уу, дээр нь байгаа болвол тэр хүүхд муухай аашлах, ээж аавынхаа үгэнд орохгүй байх гэх мэтчлэнгийн юм учирдаг. Тэгвэл хүүхдээ энэ ташуур энүүгээр ийм ташуур юм сураар ингээд хит сайхан оруулгаад өгч гэнэ шүү дээ. Тэгэхдээ энийг бол өвдөлтөл нь оруулахдаа ерөөсөө чухал биш. Зүгээр л сайхан нуруу руу өг зөгрүүн ч гэдэг юм уу сайхан энүүгээр хитэд ингээд ташууртаад тэгэн гут тэр нь муухай юм үргээд явдаг байх нь байна. Тэгээд хүүхд томоотоо ч юм уу ээж аавынхаа үгэнд ордог ч юм уу нэг сахилгагуутаад байх нь гайгүй болдог байх нэ. Тэгэхээр ийм янзаар гэр орноо бас ариулахдаа яаж ариулах юм гэхээр энэ ташуурыг аваад ингээд явах нь. Ингээд ташуураад эрүүлээд тойруулаад явах тэр энэ ташууранд муу юм нь хураагдаад орж ирдэг байх нь. Тэгэхээр дараагаар нь энэ ташуураа яах юм гэхээр гангамдаар ч юм уу айлсгүй энэ лавровын навч юм уу энэ хомоолынхаа дээр ингээд ариулчих болдог байх нь байна. Ийм арга чаргыг та нар ашигладаг байгаарай. За баярлалаа. За энэ удаад юу ашиглахыг заах юм гэхээр нэгдүгээр дуу чимээ ашиглах. Хонх байж болно. Нөгөө ийм аяг, жингнүүр аяг эргүүллээ.
ингээд дуу чимээ гарч ийн. Энэ дуу чимээгээр ариулж болно. За нөгөөдөл нь болох дээр гал ашиглах. Гал буюу одоо энэ ла барайл явхад энэ дүл нь өөрөө гал болно. Тэгэхээр галын хүчийг бас гэртээ ашиглаж цэвэрлж болдог байх нь. За энийг цэвэрлэхийн тулд яах юм гэхээр мэдээж энэ жижигхэн лаа биш том лаа гаргаараа том лаа бариад гэрийнхэн бүх ханаар дагаад явах нь байна. За энэ лаа бариад ингээд тойроод явж байхад зарим газар та нарын лааны дүл маш хөдөлгөөнтэй байна ингэж. За энэ бол тухайн газар эрчим муу байгаагийн шинж. Бас нэг юм уу байгааг нь яаж мэддэг юм гэхээр ингээд тортог хаяад идэг хар тортог хайж ивэл энэ газар бас эрчим муу байна гэсэн үг. За зарим газар бүр их бохирдол ихтэй бол лааг зүгээр л хүн үлээж байгаа юм шиг фүх гэж байгаа юм шиг унтарчдаг. Тэгэж унтрах юм бол дахиж асаагаад тэр хаваараа нилээн байгаад байж итлаянда лаача хөдөлгөөнгүй болоод тайван болоод тэгвэл энэ орчин цэвэрлэгдлээ гэсэн үг. За тэгээд эхлээд ханаа дагаж нэг тойрч явчаад дараа нь ханаасаа нэг алхам дотгошоо болоод дахиад ингээд тойроод яваарай. Ингээд гэрийнхэн эрчмийг галын тусламжаар цэвэрлж болдог байх нь байна. Энэ хонхоор, энэ жингэндэг аягаар цэвэрлж болдог байх нь байна. За бас нэг арга зааж өгөх чинь ийм одоо шилэн аяг юм уу юу ч байсан болно доо. Ийм аяганд ус хий. Ус хийгээд энэ дээр нэг чимэх давс хийчээрэй. За чимэх давс хийгээд хоёр аяганд хийвэл зүгээр. Өөрөөр хэлбэл гэрийнхэн гаднаас орж ирж байгаа хаалганыхаа босгоны дотор талд хоёр талд нь тавих нь байна. За энийг шившид тавихтаа юуг тавих юм гэхээр крантны ус хийлээ, чимэх давс хийлээ. Манай гэрт гаднаас орж ирж байгаа муу өрчмийг зайлуулж өгөөрэй гэд ингээд босгоно гэрийнхэн дотор талын хаалганы хоёр талд тавьчих нь байна. Тэгэхээр танаа гэрээр давж орж байгаа хүмүүстэй холбоотой тэр хүмүүст байгаа муу эрчмийг энэ давстаа ус сорж авдаг байх нэ. Тэгэхээр давс гэдэг угаасаа хар домд ашиглагддаг ийм арга байдаг. Устаа ашиглан, дам давсаар ашиглан иймэрхүү арга байдаг. За бас нэг ямар арга байдаг гэхээр одоо гэр дотор одоо жоохон хэрүүл урал гараад, хил ам гараад нэг тийм тухгүй үе гардаг штэ. За энэ үед бас нэг ямар арга байж болох вэ гэхээр давс ашиглаж болно. За энэ давсыг яах юм гэхээр давсыг та нар зүгээр л цонхныхаа давцсан дээр жоохон асгаад тавьчих. Хідэн цонхтой энэ цонх болгондоо нэг хэсэг давс ингээд авчираа тавьчих нь байна. За тэгэхээр тэр давс тэнд байгаа гэр оронд байгаа хэрүүл тэмцэл болон муу эрчмийг сорж авдаг байх нь байна. Тэгэхээр 3 хонуулж тэгээ тавьчаад дараагаар нөгөөдгөө шүрдээд манай гэрт байсан муу мухай нэр бүрд гадагшиж ингээд хогийн савруу хийгээд ингээд хайчих нь байна. Тэгээд та нар анзаарах юм бол та нарын таагүй уур амьсгал за тухайн гэр бүлд байгаа хүмүүсийн гишүүдийн бие хаан тавгуурхад өвдөд исэн бол гайгүй болоод ирнэ. За тэгэхээр гэр орны эрчмийг цэвэрлэнэ гэдэг нь маш их чухал шүү. Тэгээ 90 эцэст гэр орныхаа эрчмийг тэнд амьдарч байгаа хүмүүс л хийд юм шүү. Тэгэхээр гэр орн муу байна гэдэг чинь тухайн хүмүүс өөрөө эрчмийн хувьд таархан байна гэсэн үг. Тэгэхээр хүн өөрийнхөө эрчмийг ч засдаг байх ёстой. Гэр орныхаа эрчмийг ч засдаг байх ёстой. Энэ удаад би та нарт гэр орноо хэрхэн цэвэрлэх тухай зөвлөгөө өглөө. За нэрээ уучлаарай дахиад нэг юм алдчихж. Та нар гэрээ ингээд цэвэрлээд эхлээд мэдэрнэ гэж хэлсэн. Тэ? Таагүй мэдрэмж төрүүл энэ чинь муу байгаагийн шинж. Тэгээд миний хэлсэн энэ заавруудын дагуу энэ юмнуудаа хийгээд дууссныхаа дараа одоо өөрөө засаж чадсан хэсгээ бас мэдэрнэ. За энэ бас амархан. Яг чи тэр сууж исэн газараа суугаад нүдэн анаад бие мэдэрнэ. Хэрвээ чи цэвэрч чадсан бол чи нүдэн ансан ч гэсэн нүдэнд чинь гэгээтэй байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт биед ингээд нэг дулаахан таата мэдрэмж төрнө. Энд тэнд нь өвдөө час гэ тагуу мэдрэмж төрөөд исэн бол энэ заслын дараа чи хийж чадсан бол дандаа тааламжтай мэдрэмж төрнө. Дулаахан байх, гой үнэр байх, нүдэн ансан мөртлөө гэрэлтэй байх иймэрхүү мэдрэмжүүд төрдөө шүү. Тэгэхээр энийг гэртээ туршаад үзцгаагаарай. За баярлалаа, баяр та.